Хүндэт багш таны амрыг хэрий. Миний тухай та санахгүй гэж мэдэх юм. Гэсэн ч бидний багш шавийн барилга үл устгах байна. Энэхүү загтлыг бичлээ. Говьолтын 10 жилийн дунд сургууль суралцж байхдаа танаар яриулж байсан Марк Твэйний Жонон гуйлгчин 2 гэдэг зохиол одоо хүртэл миний санаанд байдаг юм. Тантай сургуулийн дотор байранд орон цагаар сонин зүйлс ярилцсан өнгөрөөж байсан тэр цагийн хөвгөлтэй үчүүд одоо ч гэсэн надад дурсагддаг шүү. Багшаа, өнөөдөр би цэргийн хүн болж өрнөн амьдрал цэцгэлж байгаа шарын болд албаа хааж байна. Манай дээжтийн гараар цэцгэлж байгаа энэ нутгийн тухай, бидний улалт амжилтын тухай та агшин бүр сонсож талархаж байгаа байхаа. Цэргийн албанд эхэлж ирэхэд юм бүхэн хүний мэдлж юм шиг санагдаж сэтгэл санаагаар унах цаг тохиолддог байсан. Гэтэл одоо энэ бүхэн устж бүхий л зүйлийг эх орны эрх ашигын үүднээс ойлгож түүндээ зүтгэж явах боллоо. Цэргийн газар хүнд ийм л ойлгоц төрүүлж хүнийг хүмүүжүүлж чаддаг юм байна. Энэ завсар бол улаан модсонд мэдээ өчиж эхэлсэн. Энэ маа надад үр дүнгээ өгч өнөөдөр би сонины төвтөн бичгчийн тоонд бүртгэгдсэн маань хүндэт өгч таны ач шүү. Бас ч тэмдэглэлийнхээ төвдөд ганц нэг шүлэг бичсэн маань зөвхөн хувийн шүлгээс хэтрээгүйч амьдралыг дархалж байгаа дайчид ард түмнийхээ тухай тэдэндээ дуулж өгөхийг хүсэх боллоо. Энэ бүхэнд таны зөвлөгөө заавар хэрэгтэйг ухаарч загтлаа үжиж суун. Та миний бичсэн эдгээр зүйлд халуун сэтгэлийн зөвлөгөө өгч туслана уу? Надтай захидлаар харилцаж миний хүсэл бодолд ориглон байгаа чин ирэмслийг хуваалцахыг хүсэж загтал үтсэн таны шив төрүүч Санжин Бүрүү 1964 оны 2 дугаар сарын 23 шарын гол